Хүм хүндэт үзэгчдээ бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны гал морин жилийн зуны адаг сарын шинийн 27-ны бэлэгтийн сайн өдөр буюу аргын тооллын 2026 оны 8 сарын 10-ны бэлэгтийн сайн өдөр Дорнот аймгийн Халахгүй сумын Ялалт багийн сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн ом баяр наадам зориулсан хурдан шандас их насны мордын уралдаанд хүлгийн шандас сорж алтан тоосон өргөхөөр төхөөрөмчний зүг хөдөлсөн байгаа мөчийг харуулж байна. За энэ өдрийн баяр наадамд үндсэндээ нэг 45 хурдан ажнаа ийхүү мордсон байна. Дорнот аймгийн Баян Түмэн сум, Дорнот аймгийн Халахгүй сум, Чойволсон сум, Матад сум, за Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гээд нарын зэрэг 2 аймгийн 7 сумын морд хуран жуулсан ийм сайхан өргөн дэлгэр баяр наадам. За Дорнот аймгийн Халахгүй сум, Ялалт багийн урд хавтгай, Буур нүрийн намуухан долгио эвшээсэн энэхүү сайхан цаг мөчид за Ялалт багийн сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн ом баяр наадам зориулсан хурдан шандаст их насны мордын уралдаан хөдөлсөн байна. За энэхүү өдрийн баяр цэнгэл наадмыг ерөнхий зохион байгуулагчаар Дорнот аймгийн Халахгүй сумын Ялалт багийн Дорнот аймгийн Халахгүй сумын морин спорт уяжтын холбооны тэргүүн Мегмар сүрэнгийн Бадамжав тэргүүнтэй Ялалт багийн сургуулийн захирал Доржийн оюун цэцэг захиралтай хамт олон энэхүү баяр цэнгэл наадмыг ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж хурдан их насны мордын уралдаанаар энэ өдрийн баяр цэнгэл наадам ийхүү эхлэж байна. Ялалт баг нь Дорнот аймгийн Халахгүй сумын ууган бөгөөд за түүхэн ач холбогдол бүхий багуудын яг аргагүй нэгээр тооцогдох юм аа. За тус баг нь халахгуулын байлдааны түүх, хил хамгаалалт, мал аж ахуйн үйлдвэрлэл болон соёлын хөгжилтэй салшгүй холбоотой нутаг гэдэг нь за Дорнот аймаг төдийгүй Монгол орон даяар бол одоо яг аргагүй мэднэ. За Ялалт баг нь хуучин Халахгүй сумын төв байсан газар бөгөөд за 1959 онд Халахгүй, Буур нуур, Хунд зэрэг нэгдүүд нэгдэн за Ялалт хэмээх томоохон нэгдэл байгуулагдсанаар өнөөгийн Ялалт багийн үндэс суурь нь тавигдсан төвхтэй юм аа. За тус сургууль нь олон үеийн эрдэмтэн багш, эмч инженер, төр нийгмийн зүтгэлтэн, хилчид, цэргийн албан хаагчид төрүүлэн гаргасан нэр хүндтэй сургууль юм аа. Ом баяр наадамд зориулсан хурдан шандаст их насны мордын уралдаанд 43 хурдан ажнаа гарааныхаа төхөөрөмжийн дээр үргэлж үндсэндээ эндээс нэг 500 м хэрэтэ үлдсэн байна үзэгчтэй. За 1926 онд тулгаан тулж, галаан асааж, тугаан босгож, гавьяага мөнгөсөн цагаас эхлэн өдгөө 2026 онд 100 жилийнхаа босгон дээр ийхүү Ялалт багийн сургууль ом баяр наадмаа 18 сарын 10-11-ний бэлэгтийн сайн өдөр тэмдэглэн өнгөрүүлж за хурдан их насны мордын уралдаан, хязаалан даагны уралдаан зохион байгуулагдсан хүчит өхийн барилдаан 2 өдрөө Ялалт баг дээр одоо ийм өргөн дэлгэр баяр наадам зохион байгуулагдах нэ. За уухэ Дорнот аймгийн Халахгүй сум Ялалтын сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн яруу алдарт 100 жилийн ом баяр наадам зориулсан хурдан шандаст их насны мордын уралдаанд дөнгөж өргөнгүүд 07 номертай Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Бадар Ариунагийн Буджовын Саарламар хурдан шандаст их насны мордын уралдааны 37-8 дээр гарч ирсэн урагшилж байна. Түүний цаатлаар нь 13 номертай Матад сум үүсгэн байгуулагдсны 102 жилийн ом баяр наадам дөрөв магнад хурдсан за Түмэн жаргалын мөнх эрдний хүрэн морь сая дэлгэсэн харагдаад өнгөрсөн байна. Энэ өдрийн баяр наадмыг нэлээд одоо ширүүхэн өлтөй гарч ирээд хөдөлсөн байна. За энэ бол одоо чин хүслэнгийн Саарламар гарч ирээд хөдөлсөн байна. За мэрэгэн шагаа хүү унчурлуулж байгаа хурдан шандаст их насны мордын уралдааныг хөдөлсөн байна. За харьяалал бол одоо бүртгэл дээр бичигдээгүй байна. Айргийн 3 дээр 03 номертой Дорнот аймгийн Халахгүй сумын Ялалт багийн байгаль их насны Саарламар аман үзүүн дээр гарч ирсэн цэнхэр зээжвчийн нэмнэтэй хул дуулгатай гарч ирсэн байна. Айргийн 3 дээр 19 номертой улаан зээжвчийн нэмнэтэй жижигхэн хүрэн морь хурдан шандаст их насны мордын уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн урагшилж явнаа. За ингээд хурдан шандаст их насны мордын уралдааны айргийн 3 дээр Дорнот аймгийн Халахгүй сумын уугуул, Матад сумын харьяад за Дашнымын хүрэн морь айргийн 3 дээр Хамар цагаан хүрэн морь айргийн 3 дээр гарч ирсэн байна. 2026 онд сумын баяр наадам түрүү магнад хурдсан хүрэн морь энэ байна. Аймгийн алдарт байж Маравшийн мөнх сайхан уяж уян солигонд харуулсан
За Отгон баярын төр бол төв унжруулж байгаа айргийн 3 дээр улаан цээжвчин нэмнэтэй хар дуулахтай хүүхэдтэй гарч ирсэн байна. Түүний уралд нь 55 номертой Чин Хүслэнгийн цагаамар. За наадлаар Саарламар 80 хэдэн номертой байна. 88 номертой Саарламар гарч ирсэн байна үзэгчтэй. За энэ 88 номертой Саарламар бол одоо Дорнот аймгийн Халахгүй сумын залуу яаж за Раван доржийн одоо Саарламар аман хүзүүндээр гарч ирсэн нэлээд одоо жижигхэн хүүхэдтэй Равдан доржийн Саарламар байна. Дорнот аймгийн Халахгүй сумын залуу яаж Равдан доржийн Саарламар айргийн 3 дээр гарсан цагаас сайхан тархинд дурлсан хөрмөр гарч ирсэн байгаа. Матус сумын баяр наадам түрүү магнаа дурдсан дашнымын хөрмөр айргийн 3 дээр айргийн 4 дээр Саарламар гарч ирсэн байгаа. Дорнот аймгийн Халахгүй сумын Янал тогийн байгалийн их насангийн Саарламар гэ. За аргашаа сууна. Жонхоо ойр тоол аргашаа суугаад байгаа. За айргийн 4 мөр бол одоо хоорондоо хүүтэ хоймрын зайтай. За наа 2 мөртөөгөө зэрэгцээд яваараа. За тэр 05 номертой хөрмөр араас нэг будан мөр нэг араас нэг харавсан сум шиг орж ирээд айргийн 5 дээр нийллээ та. За будан мөртэй нийлээрээ. За 05 номертой будан мөр хурдан шандас их насны мөртийн уралдааны айргийн 5 дээр орж ирсэн хөргөшилж явнаа. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеийн дээрээс мордсон шодон будан мөр одоо бараг л мөндөө байна. За Дорнот Баасанжийн Бямсүхийн буурлмар тэр айргийн 5 дээр нэлээд ширүүхэн хөлтэй ороод орж ирээ нийлээ. 01 номертой хөрмөр нэлээд ширүүхэн хөлтэй араас орж ирээд нийлээ та. Энэ нөгөө нэг айхтар одоо одон гушинтай баг наадам, сумын наадамд аман хүзүүн дурдсан зогт. За Халахгүй сумын бүсэд айрагдсан. За Дорнот аймгийн Халахгүй сумын 1-р залуу сумын алдар дуяаж Батөржийн хөрмөр байна. Батцэр хүн өнчрлуулж байгаа урд шандаст их насны мөрдийн уралдааны үндсэндээ нэг 20 эдийн бөөмөрийг сая дэлгэсэн харагдав. Батөрж сумын алдар дуяаж Батөржийн хөрмөр түүний цаад нь 11 номертой мордсон хөрмөр мөн одоо араас нэлээд ширүүхэн хөлтэй орж ирсэн байна. За 11 номертой Дорнот аймгийн Халахгүй сумын залуу яаж Даваа сүрэнгийн лав сүрэнгийн одоо хөрмөр байна. Харьяал нь одоо Дорнот аймгийн Халахгүй сумаас одоо уралдсан байж магадгүй юм да. За Даваа сүрэнгийн лав сүрэнгийн хөрмөр 11 номертой хурдан шандас их насны мөрдийн уралдааны үндсэндээ нэг 16 долоодор гарч ирсэн байна. Хамгийн наадаар 23 номертой хөрмөр хурдан шандас их насны мөрдийн уралдааны 12-3 дээр гарч ирсэн. Дорнот аймгийн Халахгүй сумын Нэм жаргалын хөрмөр за хамгийн наадаар хар хувцастай хүүхэдтэй хөрмөр байна. За түүний цаадалд нь даваа төрч сумын алдартай даваа төрчийн хөрмөр за урагшлаа даграа ойртод урагшд арайд хол яваад байна. 33 номертой ягаан цэжвчин нэрнэтэй хөрмөр урагшлах нэ. За 33 номертой зургаа дээрээс 100 цадж гарч ирсэн Дорнот аймгийн Халахгүй сумын Бүрв сүрэнгийн хөрмөр эндэлгсэн харагдаж байна. Түүний уралд нь 22 номертой мөн одоо сайхан хонгормор гараад ирсэн хөргөшөж байна. За энэ хонгормор бол одоо сумын баяр наадам дөрөв магнаа турдсан баг наадам 10 баригдсан. Дорнот аймгийн Халахгүй сумын Бямжуугийн холмор гэж холмор хурдан шандас их насны мөрдийн уралдааны 9 дээр гарч ирсэн хөргөшөж байна. За наа холморчин бол өнөөдрийн хувьд одоо нэлээд тархинд дурлахаар байна. Бямжуугийн холмор за 22 номертой Бямжуу холмор 45 номертой хонгормор одоо хар голтой сайхан Монгол хонгормор араас орж ирсэн байна. За 45 номертой Монгол хонгормор хурдан шандас их насны мөрдийн уралдааны за 8 дээр орж ирсэн. Дорнот аймгийн Эрдэнэ сумын залуу яаж төвшин төгсөн үеэс өдгөн тааруулсан Алтан сүхийн хонгормор орж ирсэн байна. За Алтан сүхийн хонгормор 8 дээр орж ирсэн. 6 дээр 1 номертой сумын алдарт байж даваа төрчийн хөрмөр 33 номертой хөрмөр мөн одоо сайхан тархинд дурлаж байна. За Дорнот аймгийн Халахгүй сумын залуу яаж Бүрв сүрэнгийн хөрмөр за тэгээ сайхан аргачлаад байгаараа. За үндсэндээ тархины 12 мөр арийнхаа мордноос 20 м ирээдээ салсан байна. За наа хэдэн бөөмөртэйгээ ингээд явж байгаараа. За 03 номертой морд өнгөж ирэнгүү сайхан цул залж гарч ирсэн Дорнот аймгийн Халахгүй сумын Янал тогийн байгалмагийн их насангийн Саарламар энэ хэдэн морныхаа өнгөн дээр наадаар 17 номертой хээрмөр орж ирлээ. За энэ хээрмөр бол одоо энх хоёр Эрхэн баяр хүүгийн орлуулж байгаа оргил сүхийн хээрмөр нэлээд ширүүхэн хөлтэй орж ирээд тархины 11 мөрний ардал дээр гарч ирсэн. За 99 номертой энэ өнгөрсөн жил Маршал Хордогийн Жовсны Мэндисний 130 жилийн ам баяр наадамд айргийн 5 турдсан аймгийн алдар туяа Цэвэн живийн инх жаргалын хүрэн галзмар орж ирсэн байна. За гişиг жаргалмаа гэж охин онч орлуулж байгаа. Эмэгтэй хүүхэд одоо том ховордсон зэн цаг үед одоо гişиг жаргалмаа охин одоо тун одоо жодонгаа унж байна. За морд бол одоо үндсэндээ нэг 40-тэй л ерөн жигтэн яваад ах шиг байна. 34 номертой хөрмөр араас орж ирсэн байна. Жижигхэн улаан дуулахтай хүүхэдтэй 34 номертой мөн одоо аймгийн алдарт бай Цэвэн живийн эг жаргалын цавдэрмөр за 2 морин холбоотой тархины 10 морин дээр залгасан байна. 39 номертой Саарламар хурдан шандас их насны мордын уралдааны за нэг
16 долоотоор гарч ирсэн урагшиж явна. За ингээд арагшаа сайхан нөрөг хүн суугаад ардлынхаа мордын ингээд харуулаад за тэгээд урагшилнаа. Хурдан шандас их насны мордын уралдаан 22 км-ийн асаас шандас сорж байгаа ардлынхаа мордыг нэг нэлээд одоо сууж харуулаад за тэгээд урагшилнаа. За 10 хэдэн морийг 02 номертой нэлээд зэгийн цавдар мөр өнгөссөн байна. За Дорнод аймгийн халахгүй сумын хуян дээрээс мордсон яваараа мордогоо зэрэгцээд сууж үлдэхгүйгээр яг тайлбарсны дараагаар яваад байгаараа 02 номертой зэгэмэр энэ хэдэн морныхоо өнгөн дээр гараад ирсэн. За энэ бол одоо Дорнод аймгийн халахгүй сумын Дашгаа багийн ариад мөнгөн хүүгийн цавдрмөр тэр энэ хэдэн морныхоо өнгөн дээр байна. 47 номертой Матан сумын Эрдэнэбаатар багийн буян өндөрөөгийн залуу яач мөнгө болтын төмөр ослонгийн хүрэмбэр энэ байна. Түүний цааталт нь Эрдэнэбаатар Дорнод аймгийн Матан сумын Эрдэнэбаатар багийн залуу яач шагдрын мөнгө жаргалын хүрэмбэр 2 морь одоо 20-ийн борон дээр гарч ирсэн урагшиж байна. За арагшаа суугаараа. За шагдрын мөнгө жаргалын хүрэмбэр мөнгө болтын төмөр ослонгийн хүрэмбэр хоёр хоорондоо холбоотой 41 номертой хэр морь урагшлахнаа. За наа хэдтэйгээ зэрэгцээд яваад байгаараа 41 номертой Дорнод аймгийн алхах сумын самбугийн инх төрийн хээр халдсан морь энэ орж ирсэн байна. За түүний наадталд 78 хэдэн бөөмөртэйгээ гинээрээ 75 номертой марцсан Дорнод аймгийн алхах сумын залуу яач Баярхүүгийн хээрмөр энэ хэдэн морныхаа хамгийн зөв талд нь хар говцтой үгэдэ гарч ирсэн байна. Түүний дунд талд нь Дорнод аймгийн Матан сумын Жаргалан түүгийн сумын алдарт яач Нацгийн Батөчрийн үеийн солигонд тааруулсан Англиуд цэцгийн соёмбын хээрмөр тэр дунд талд нь урагшиж байна. Түүний наадталд нь 13 номертой Монгол бэд хамгатай сайхан хүрмөр энэ хэдэн морныхаа хамгийн зөв талд нь гараад ирсэн урагшиж явна. За 13 номертой Дорнод аймгийн Матан сумын Түмэн жаргалын мөг хэрдний хонгормор энэ хэдэн морныхаа хамгийн зөв талд нь за 47 номертой мөнгө болтын төмөр аслангийн хүрмөр мөн одоо шагдрын мөнгө жаргалын хүрмөр 68 номертой Нацгийн Батөчрийн хүрмөр 28 02 номертой гарсан цагаас сайхан таргин дурдсан Дорнод аймгийн халахгүй сумын бүр сүрэнгийн хүрмөр гэсэн үндсэндээ тархины 16 морины ардал дээр 20-ийн буурин дээр явж байгаа мордыг дэлгэснээ харуулж байна. За 41 номертой хэр мөр бол одоо аймгийн алдарт үе Дорнод аймгийн болгон сумын аймгийн алдарт үе самбугийн инх төрийн хэр халдсан мөр за 2 мөр мордуулсан нэг нь одоо асагж байгаа шиг болсон. За арагшаа суугаараа. Арагшаа суугаад арийнхаа мордыг нэг харуулаа. За тэгээд наа 2 мортойгоо тэгээд огтож явж байгаа. Да тэгээд урагшлахад ер нь бэлэм ер нь урагшлая да. За 66 номертой гарааныхаа зур гадараас за морь дөнгөж ирэнгүүт наа 66 номертой хүрэн морж одоо нэлээд сайхан тархинд гарч ирж байсан. Да энэ одоо Дорнод аймгийн халахгүй сумын Ялал тогийн харьяад Дорж сүрэнгийн төмөр тулгын үр алдсан морь сая дэлгэснээ харагдаад өнгөрлөө. 5 номертой Дорнод аймгийн халахгүй сумын Ялал тогийн Намсран мөнгө сүрэнгийн халтар морь энэ урагшиж явна. Хүн гараад ирсэн байгаа. За Ялал тогийн Жанцангийн ган тулгын хээрмэр за 2026 онд Баян Түмэн сумын баяр наадам 6 турдсан шандастай ордомор хордон шандаст их насны мордын уралдааны за 23 дөрөв дээр гарч ирсэн ба түүний урдталд нь за саарлмор гарч ирсэн. Энэ их сайхан тархинд дурдж байгаа да саарлмор 35 номертой 39 номертой саарлмор морь дөнгөж ирэнгүү сайхан тархин дээр гарч ирсэн 39 номертой саарлмор энэ одоо мөн байна. За Дорнод аймгийн халахгүй сумын уян дээрээс мордсон 39 номертой саарлмор энэ өдрийн баяр цэнгэл наадмын хордон шандаст их насны мордын уралдааны 23 дөрөв дээр гарч ирсэн. Энэ одоо 40 морийг одоо 6 цаасан дээр одоо бичиж гисэн учраас одоо цаасаа эргүүлэхэд одоо нэлээд хүндрэлтэй байгаа. Хамгийн наадлаар нь 17 номертой оргил сүгийн хээрмэр. За энэ хэдэн морь өнөөдрийн наадамд тун зангирж байна да. Дүүрэн 45-тай энэ уруу хавдгаар орж ирэхэд 45-тай хөдөлж байна. За энэ хэдэн морьныхаа хамгийн ард дээр оргил сүгийн хөрмөр түүний урд нь 33 номертой Дорнод аймгийн халахгүй сумын залуу яач бүрв сүрэнгийн бүрэн алдсан морь түүний цааталд нь 15 номертой мордсон энэ Дорнод аймгийн Ялал тогийн харьяад халахгүй сумын Жанцангийн ган тулгын хүрэмбэр түүний цаатлаар нь Дорнод аймгийн Матан сумын алдарт үеач Нацгийн Батөчрийн үе солигонд тааруулсан Англиуд цэцгийн соёмбын хээрмэр за урагшлаад байгаараа түүний урдталд нь 34 номертой хүрэмбэр одоо мөн одоо гараад ирсэн байгаа. Энэ одоо аймгийн алдарт үеач Дорнод аймгийн халахгүй сумын аймгийн алдарт үе Цэвэн жавын инх жаргалын цавдрмөр 34 номертой мөн түүний урдталд нь өнгөрсөн жил Маршал Хордогийн Жонсны Мэндесний 130 жилийн омээр наадамд айргийн 5 дурдсан аймгийн алдарт үе Цэвэн
Цэвэн живэ инх жаргалын бүрэн алдсан морин хоёр морин хоорондоо холбоотой нэлээд одоо ширэг мөтөө түүний уралдаар нь энэ эдэн байрныхоо өнгөн дээр Дорнод аймгийн Алхус сумын Ялал тогийн байгалийн инх насангийн саарлмор гэсэн үндсэндээ 5 морь хоорондоо холбоотой байна. За үргэлжлэе үзэгчтэй. За үргэлжлээ тархины 6 морь 7 8 морь одоо нэлээд мөнд үхэн салжчихсан байна. 03 номертой инх насангийн саарлмор 8 дээр явж байна. 05 номертой Баасанжийн Бямсгийн буурлмор нэлээд 5 дээр явж исэн жоохон өлөн сарад арагшилсан байна да. 75 номертой Ганы Баярхүүгийн Хээрмэр одоо хурдан шантаст их насны мордын уралдааны 10 дээр гарч ирсэн байна. Дорнод аймгийн Эрдэнэ сумын залуу яаж Ганы Баярхүүгийн хөрмөр за Баян Түмэн сумын Баяр наадамд айрыг турдалцгаад ирсэн шантастаа урдмар. За наач ер нь одоо мэдэн одоо чихээ солбоод уужуухан байна да. За газрын олон улсны уртыг туулан байж Ганы Баярхүүгийн Хээрмэр за Ялал тогийн сургууль үүсгэн байгуулагдсны түүхэн Ярвадар 100 жилийн ам Баяр наадмын урд шантаст их насны мордын уралдааны 9 дээр байна. За урагшлаад байгаарай. За урагшлаад тийм 4 морьтойгоо сайхан игнээрээ. За 01 номертой за Алхус сумын аймгийн бүсийн Баяр наадамд айрыг дурдсан, сумын Баяр наадамд аман үзүүн дурдсан, за зүүн бүсийн сорилгод айргийн 3 дурдсан, Дорнод аймгийн Алхус сумын 1-р сумын алдарт байж Баттөржийн хөрмөр за 5 6 7 8 9 дээр Баттөржийн сумын алдарт байж Баттөржийн хөрмөр айргийн 8 дээр 23 номертой аймгийн алдарт байж Нэм жаргалын хөрмөр цаатал нь цааталт аймгийн алдарт байж Нэм жаргалын хөрмөр түүний цааталт нь хулмөр гараад ирсэн байгаа. 22 номертой сумын Баяр наадамд дөрөв магна дурдсан Дорнод аймгийн Алхус сумын 2 дугаарыг яриад Бямжовын хонгормор хулмөр мөн гараад ирсэн. За энэ эдэн морж өнөөдрийн наадамнуудад тун зангирж байна да. За буур нөрийн урд хавтга Алхус сумын нутаг Ялал түүгийн нутаг дамжгэр дээр бол одоо аргагүй хурдан байна. 19 номертой Матц сум үүсгэн байгуулагдсны 100 жилийн хойн Баяр наадам түрүү магна дурдсан. За хөрмөр 7 дээр 6 дээр явж байгаа байна. 19 номертой гасан цагаас морь дөнгөж нэрхэнгүүд одоо сайхан тархинд гараад ирсэн байгаа да. 19 номертой хөрмөр бол одоо Дорнод аймгийн Матц сумын уугуул Алхус сумын харьяад Дашнамын хөрмөр байна. За сумын Баяр наадам төрүүлсэн шандастаар урдмар. За 4 морь одоо зангирж яваад хөдөлсөндөө за 23 номертой Дорнод аймгийн Алхус сумын залуу сумын аймгийн алдарт байж Нэм жаргалын хөрмөр холбож аваад таралсандаа 22 номертой Арсан цагаас сайхан тархинд дурлцсан Бямжовын хөрмөр хоорондоо холбоотой. За Наалар сумын алдарт байж Даваа төржийн хөрмөр за 3 морь Ялал тогийн 3 морь хоорондоо холбоотой. За тархины за 3 4 5 морин дээр одоо энэ 3 морь бол одоо яах ярахгүй залах юм байна. За урагшлаа тархиныхаа мордыг нэг харуулъя. За урагшлаарай хаа. За Доржийн Оруулангийн Доржийн Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын үеийн дээрээс марц хаа урагшлаа л да тархиныхаа морийг харуулъя л да. Айргийн 5 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс марц Оруулангийн Доржийн одоо халдар морь энэ байж магадгүй юм байна шүү. За Боттолгогийн онч хурдуулж байгаа харьяаллын одоо бичээг байна да. За айргийн 5 дээр халдар морь за Ялалтын 3 морь одоо 5 морин дээр залгах юм байна. За айргийн 4 дээр 89 номертой Дорнод аймгийн Матц сумын Эрдэнэбаатархойгийн сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны саар Ягамар айргийн 4 дээр за Матц сумын Сэрдамби эзэн найрамдахын унган адуу сая баг наадам нэг төрүүлчихэд ирсэн Матц сумын Матц тангуулынхаа их тэглэг хоёр наадамд айрыг туртсан шандастаа урдан бар байгаа. 45 номертой за унаач нь усын нас зоон дээр сайхан усын насгаад нэг сэргэлт аваад наадахж одоо хөдөлгөж магадгүй юм байна да. 45 номертой Дорнод аймгийн Эрдэнэ сумын төвшин төгсөө үе солгонд тааруулсан алтан зүхийн хул морь байна. Бүрэн төгсгөө сая нэг ундааны савтаа ус гаргаж ирээ зоон дээр насгалаа да. За ингээд тархины 2 морин дээр манай зургалтаачийн дурн тун удахгүй очиж харуулнаа. За Дорнод аймгийн Алхус сумын Ялал тог тэртээ 1926 онд тулгаан тулж галан гисаж тугаан босгож гавьяага мөнгөсөн цагаас эхлэн за өдгөө 2026 онд залгаад 100 жилийн хойн босгон дээр хурдаг 2 өдөр ойн баяраа тэмдэглэж хурдан их насны мордын уралдаанаар энэхүү баяр цэнгэл наадам эхлэж за тархины 2 морь одоо арийнхаа мордноос үндсэндээ нэг за 200 м ирээтэй салсан байна үзэгчтэй. За тархины 2 морь бол одоо өнөөдрийн наадам одоо тун түүрэггүй эрт одоо сайхан гараад ирсэн байна. За амын үзүүн дээр нь Дорнод аймгийн Алхус сумын харьяат Равдан доржийн саарлмар амын үзүүн дээр гарч ирсэн байна. За Равдан доржийн хөрмөр бол одоо тун одоо урдан баг шиг байна. Жаргаламагийн бэлгэн хүү унч хурлуулж байгаа сумын Баяр наадам нэг харигдсан жижиг наадам баг наадамд одоо 2 харигдсан шантастаа урдан бар байна. За ингээд өнгөний буурд мортойгоо очиж зэрэгцэнэ. Өнгөний буурд мортойгоо очиж сайхан зэрэгцээд
Хурдан шандас их насны мордын уралдааныг 55 номертой саарламар гарч ирээд хөдөлсөн байгаа. Энэ саарламар бол одоо чиг бүслэнгийн саарламар байгаа. Энэ одоо харьяалын бичээгүй юм байна даас. Энэ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн уян дээрээс морцсон мөр байж магадгүй юм байна да. Нааш нь одоо тун сайхан дүнсгэрдүүхэн дахил да. Сүхбаатар тийм шодон будон мордож ирнэ. Тун урдан байдаг да. Сүхбаатарын Эрдэнэ цагаан сүмийн уян дээрээс морцсон мөр байж магадгүй юм байна да. Өнөөдөр ер нь одоо тун одоо хурдан байгаа юм байна. Чиг бүслэнгийн саарламар бол одоо дүүрэн 40-тэй жигтгэн яваад байгаа юм байна. Морд өнгөш зэрэгцмээр байна хаа саарламартойгоо. Тархины саарламартойгоо зэрэгцъя. За ингээд Доромт аймгийн Халахгүй сумын Ялалт тогийн сургууль үүсгэн байгуулагчдын түүхэн яруу алдарт 100 жилийн он баяр наадмын хурдан шандаст их насны мордын уралдааныг 43 хордон ажныг зуул задлал гарч ирсэн. За мэрэгэн шагаа хүүгийн унчурлуулж байгаа Доромт Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын чиг бүслэнгийн за шодон будамар энэ өдрийн саарламар энэ өдрийн баяр наадмыг үндсэндээ нэг 40 мэлтэй хөдөлж байна. Сайхан Монгол мөр одоо цагт ер нь ховордсон Монгол мөр байна да. Мэдэн алхам долгоотой ер нь одоо чалцаахан бяртай ийм мөр бол одоо тун ховордсон да. За мэрэгэн шагаа хүү яг сайхан жолоогийн тэнцвүүлээд унчсан аргагүй нэг мэрэгэн унаж байна. За арагшаа суугаад аман үзүүнийхээ морийг саарламарыг харуулъя. За саарламарыг одоо цаатлаар нь хөдөлгөж байгаа юм байна да. За цаатлаар нь одоо мэдэн одоо жолооч нь одоо тун ойр тоол ер нь хөдөлгөөд байгаа шиг байна. Доромт аймгийн Халахгүй сумын Равдан дөржийн саарламарыг одоо чин үстэнгийн саарламарн дээр залгаж магадгүй юм байна. Саарламарч бас л одоо сайхан Монгол морь байна да. Ер нь одоо энэ өдрийн баяр наадам мордсон одоо мордууд одоо ихэнх нь одоо сайхан монголоор уралддаг морь болдго юм байна да. Халахын хавхаа дээрээс за халахын хавхаа дээр бол одоо Монгол Ялалт багчууд одоо Доромтын халахгуудчууд аргагүй нэг Монгол мороор нааддаг ард түмэн гэдгээ Ялалт багийн сургууль үүсгэн байгуулагчдын 100 жилийн он баяр наадам дээр харуулж байна. За Ялалт багаас халахгуудаас ам үзэн дээр чихэн солбоотой байна да. Тун хараатай байна. Өнгөнөөс чиг бүслэнгийн саарламарыг наач харуулсан байна. За эндээс одоо барайны газар 7-8 км яваад хүрэх учраас харийнхаа мордыг харуулсан авзагчтай. За ингээд одоо Равдан дөржийн саарламарч өнөөдрийн наадамд одоо чиг бүслэнгийн саарламар дээр залгах юм байна. Чиг бүслэнгийн саарламар одоо морд өнгөж ирэнгүүд гарч ирсэн сайхан уужруулсан байгаа. Мэрэгэн шагаагийн хүү унж урлуулж байгаа. Аргагүй нэг мэрэгэн унж байна. За Доромт аймгийн Халахгүй сум бол одоо 1939 онд Халахгуудын дайн одоо яг одоо энэ нутаг дэвсгэр дээр одоо зохион байгуулагдсан. За тэр 1939 оны дайны үед л одоо энэ Ялалт багийн сургууль одоо тун одоо хэцүү байдал одоо байсан ч гэсэн сургууль үйл ажиллагаа явуулж ирсэн гэхэд одоо тун одоо үнэхээр гайхамшигтай юм үзэгчтэй. За аман үзүүн дээр 55 номер аман үзүүн дээр хул мөр гараад ирсэн байгаа. За энэ хул мөр бол одоо гарсан цагаасаа гэж сайхан тариг айргийн 3 дээр хул мөр гараад ирсэн. Гарсан цагаасаа гэж сайхан тариганд дурлцсан. Дорнот аймгийн Эрдэнэ сумын залуу байж төгсөн үеийн соёлгонд харуулсан алтан зүгийн хул мөр аман үзүүн дээр за хонгор морийг 2 морийг хөдлөглөө 45 та ер нь одоо 50 шүргэлцэж байна шүү. За энэ сумынхаа баяр наадамд түрүү магнайт хурдсан Дорнот аймгийн Халахгүй сумыг Ялалт багийн залуу байж Бямжовын хул мор юм аа. За хул мор ер нь тун одоо хурдан байна 45 та хөдлөөд шүү. Айргийн 3 дээр нь Дорнот аймгийн Эрдэнэ сумын залуу байж төгсөн үеийн соёлгонд тааруулсан алтан зүгийн хонгормор гэсэн хоёр хонгормор хоорондоо холбоотой нарны цэстэй хонгормор наадмын дэжиг одоо гийгүүлэх юм байна да. Наа хоёр хонгорморч тархины түрүү ам үзүүний морин дээр энэ очиж магадгүй юм байна да. Сумын баяр наадам түрүү магнаа дурдсан баг наадамд 10 айрыг дурдсан Доромт аймгийн Халахгүй сумын 2 дугаарыг яриад Бямжовын одоо хоол морь бол одоо үнэхээр сайхан морь байна. Ер нь одоо халахгуудын морь адуунууд ер нь одоо тун одоо толгой дээгүүр чих урдтай иймэрхүү одоо хийцтэй аргагүй нэг халахын адууг одоо дуурж төрсөн Бямжовын хул морь байна. За арагшаа сууя. Арагшаа суугаа 4 5 6-гийнхаа морийг нэг харуулъя. Бямжовын хул морь ер нь тархины 2 морин дээр очиж магадгүй юм байна шүү. За Доромт аймгийн Халахгүй сум Ялалтгийн 100 сургуулийн үүсгэн байгуулагчдын 100 жилийн он баяр наадмын хурдан шандаст их насны мордын уралдааны дөрвөн мөр хоорондоо нэлээд одоо цугуухан гараад ирчихсэн байгаа. Айргийн 4 дээр Доромт аймгийн Эрдэнэ сумын төгсөн үеийн соёлгонд харуулсан алтан зүгийн хул мор айргийн 4 дээр нэлээд цугуухан гараад ирчихсэн. За 22 номертой мордсон Бямжовын хул мор бол одоо тархины 2 морин дээр нэлээд ширхэг мөлтөө. За 3 4 5 6 7-гийн морь хоорондоо холбоотой явдал дундаа шилгээгээд энэ одоо аймд сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны ягаамарч одоо тун яруухан байна да. Яваараа наагуравтайгаа. За сая баг наадамд нэг түрүү магнайт хуралж чад ирсэн. За хавар зохион байгуулагдсан Матад агуулгынхаа тахилга баяр наадамд
айрыг дурдсан сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны Ягамар айргийн тав дээр их сайхан тархинд дурлаж байна да. Ягамар чинь за түүний цааталт нь гарсан цагаас их сайхан тархинд дурлсан халахгүй сумын залуу байж аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр 6 дээр за түүний цааталт нь 14 номертой мордсон Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Ороолонгийн доржийн халтармаар мөн бахан харьяаллын одоо бүртгэл дээр бичээгүй бүрдгсэн миний таамагт бол одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Ороолонгийн доржийн хэрмэр мөн байж магадгүй байна. Зүүн талынхаа гүйний хонгоргоо дээр онгон таамагтай за 4 5 6-гийн мөрийн хотлогсондоо үзэгчтэй за 5 дээр энэ Дорнот аймгийн халахгүй сумын аймгийн алдарт бай нэм жаргалын хөрмөр араас орж ирлээ. Харгийн 5 дээр орж ирсэн байна. За нэм жаргалын аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөрж бас одоо баг наадам 4 харигдсан шантастай урдмарт аргагүй одоо тоолвол нас чицүү төөлөл би чицүү 2 мөр 5 6 дээр явж байна да. За нэм жаргалын хөрмөр нэг одоо хөдөлгөөд эндээс 5 6 явна да. Унаачд одоо нэлээд явуулах юм байна да. За мөр одоо 22 км-ийн алсаас эргэсэн. За энэ одоо Төвшин төгсийн хулмаран дээр наа 2 морж өрн залгаж магадгүй юм байна да. За эндээс одоо барайны газар 5 6 км яваад орно. За унаачд одоо нэлээд эрт шахалж байх шиг байна да. За сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны Ягамар түүний цааталт нь халахгүй сумын аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр хоёрыг хөдлөж байна да. Газар онохгүй байна да энэ 2 морж байна. За Төвшин төгсийн Дорнот аймгийн Эрдэнэ сумын залуу байж Төвшин төгсийн хувийн суулганд харуулсан алтан цүгийн хулмаран дээр залгах юм байна да. За сумын баяр наадамд 4 баг наадам 4 харигдсан аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны жижигхэн Ягамар. За ер нь одоо тарихны 5 мөр ер нь 5 удаа яг сайхан Монгол мөр байх шиг байна да. За нэг арагшаа сууя аха. Нэг арагшаа суугаа. За тэгээд 7 8 9-ийн мөрдийн нэг харуулаа. За тэгээд урагшилнаа. Газар болоогүй учраас 3 4 км байгаа учраас арагшаа сууж арийнхаа мөрдийн харуулнаа. За аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр 5 дээр 6 дээр сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны Ягамар мөнх тамгын сайн зэрэг уунчурлаа. Сумын аймгийн Ороолонгийн доржийн хээр халтармөр 7 дээр урагшилж явнаа. За их сайхан тархинд оролдож байна да. Чин өслөнгийн саарламар өнгөн дээр байгаа Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумаас тархины 10 морин дээр 2 морь гараад ирсэн байна. Жил маршал орлогын жовсны Мэндесний 130 жилийн ам баяр наадамд айргийн 5 дурдсан аймгийн алдарт байж Цэдэн живийн эг жаргалын хүрээ халзамар мөн одоо аймгийн алдарт байж Цэдэн живийн эг жаргалын хөрмөр хоёр хоорондоо холбоотой байна. За наа 2 морь ч одоо ингээд л одоо нөрөвхөн 2 биенээ уралцаад тархины 10 морин дээр очиж залгаж магадгүй маань. За ингээд урагшлаа. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс мөн одоо мордсон морь байж магадгүй байна да. 17 номертой харьяаллын бичээгөө. За мөн одоо доржийн эрхэн баярын оргил сүхийн хээрмэр байна. Ороолонгийн дорж үеж уян солигонд харуулсан юм шиг байна. Ороолонгийн дорж үеж 3 морьтой ирсэн 3 удаа тархины 10 морин дээр гарч ирсэн байна. Оргил сүхийн хээрмэрийг сая дэлгэснээ харуулад өнгөрлөө. За аймгийн алдарт бай Цэдэн живийн инх жаргалыг хөрмөр алзан морь хоёр нь тархины 10 морин дээр залгалаа үзэгчтэй. За энэ хүрээ алзан морь ч одоо ингээд нэг газрын олон усны уртыг туулан булуун халаад ирэхээр Монгол морь ямар байдгийг гэдгийг одоо аймгийн алдарт бай Цэдэн живийн инх жаргалыг хүрээ алзан морь харуулж байна. Энэ 60 номертой Маттийн энэ халтар морь араас ороод ирсэн байх шүү үзэгчтэй. Наа 2 морь нэг жоохон харуулаад байгаарай. За 14 номертой Ороолонгийн доржийн хэрмэр түүний урдтанд Дорнот аймгийн Матус сумын алдарт байж Нацгийн Бат өчрөө хувийн солигонд харуулсан англиун цэцгийн соёмбын хэрмэр байна. За хэрмэр энэ хоёр морь чинь 8 9 дээр явж байгаа морь байна. За юу. За энэ сумын алдарт байж Нацгийн Бат өчрийн хэрмэр нэлээд одоо араас туулсан да. Өнгөрсөн жил маршал орлогын жовсны Мэндесний 130 жилийн ам баяр наадам айрыг турласан. Даш Балбар сум үсгэн байгууллагын Түүхэн Яр Балдар 100 жилийн ам баяр наадам 6 дурдсан. Бас л одоо довтой урдан бар да. Нацгийн Бат өчрийн халтармаар бол одоо за 4 морь салчсан байгаа 5 6 7 8 морийг дэлгэснээр харуулж байна. Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны Ягамар түүний урдталт нь 23 номертой мордсон гарсан цагаас сайхан дэргэн дурдсан аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр морь бол одоо тун ширүүн байх шүү үзэгчтэй. Ер нь одоо явдал дундаа 45 та язгнаад байна да. Монгол морь гэдэг одоо жижигхэн биеиндээ багтангүй хурдтай гэдгийг одоо эндээс харж болно да. За ер нь одоо 45 та язгнаад шүү. Нэм аймгийн алдарт байж нэм жаргалын хөрмөр ногоон цэжвчийн нэмнэдэ түүний цааталт нь энэ одоо амин шага гэж хүн онцорлуулж байгаа айргийн 6 тэр түүний наадтал нь Дорнот аймгийн Эрдэнэ сумын залуу байж Төвшин төгсийн үеийн солигонд харуулсан алтан цүгийн хонгормор түүний урдталт нь аймгийн алдарт бай Цэдэн живийн эг жаргалын хүрээ халдсан морь байна. Цэдэн живийн эг жаргалын хүрээ халдсан морь бас л одоо Дорнотын алхах сумаас төрж байгаа тун одоо сайн морь юм да.
За энэ одоо аргагүй хурдан шандас техносны мордын уралдааныг за үндсэндээ нэг 18 км явуулаад тархины 5 морин дээр гарч ирсэн. Айргийн 5 дээр гарч ирсэн. За ингээд 4 мориныг харуулъя. За аймгийн алдарт байж Ням жаргалын хүрмэр 6 дээр төвшин төгсийн хуулмар 7 дээр Дорн таймгийн хэрлэн сумаас ирж уралдаж байгаа. Тун одоо их сайхан тархинд дурлаа төвшин төгсийн хуулмар. За хүрэн аймгийн алдарт байж Ням жаргалын хүрмэрийг аймгийн алдарт байж Цэдэнжив инх жаргалын хүрэн алзан морины буруудаар нь хөдлөглөө. За энэ өөд одоо 45 дээр хөдлөж байна да. Үнэхээр энэ одоо гал гарсан ангас шуухан уралдаан гэдгийг одоо Дорн таймгийн халахгуулсан минь дэвжэн дээр үнэхээр үзүүлж байна да. Халахгуулын 2 мөр аймгийн алдартын 2 мөр одоо үнэхээр хурдан байна. За аймгийн алдарт Нэм жаргалын хүрэмбэр түүний наадад аймгийн алдарт бай Цэдэнживийн инх жаргалын хүрэмбэр инх жаргалын хүрэмбэрийг хишиг жаргалмаа охин он чурлуулж байгаа. Энэ өдрийн баяр наадмын хурдан шандас техносны мордын уралдааны айргийн 5 дээр за наа 2 мөр чинь ер нь тарихны 5 морин дээр залах юм байна да. Яг одоо энэ дахир дээр хашир хүүхдүүдийг харж байгаа хаа Монгол хүүхдийн уурхайн авиас чадвар гэдэг одоо дөтлөөд ороод ирж шүү. Наа 2 мөр чи. За тарихныгаа 2 мөр дээр очиж байхаа. Ингээд нэг мортойгоо төвшрээд яхаа. 2 тарихны 3 морин дээр очив. За аман үзүүн дээр хулмор гараад ирсэн байгаа. Сумын баяр наадам төрүүлсэн хулмор аман үзүүн дээр гараад ирсэн байгаа. За энэ одоо Дорн таймгийн албан сумын 2 дугаараа гараад Бэмжовын хулмор юм аа. Сумын баяр наадам төрүүлж баг наадамд 10 харигдсан шандастай хурдмар. За аргагүй нэг хурдан гэдгээ батал Бэмжовын хулмор өнөөдрийн наадамд баараагүй хайрагдаж магадгүй юм байна да. Хайргийн 3 дахь хулмор түүний цааталт нь Равдан дөржийн саарлмар Дорн таймгийн албан сумын баяр наадамд харигдсан баг наадамд 2 харигдсан Равдан дөржийн саарлмар. За Сүхбаатарын Эрдэнэ цагаанаас Чин Хүслэнгийн саарлмар өнгөцсөн мөн одоо халахгуулын 4 мөр явж байгаа юм байна. За өнгөний саарлмартойгоо очиж байхаа. Өнгөний саарлмар руу очиж. За аман үзүүн дээр нь гарсан цагаас сайхан тархинд дурдсан Равдан дөржийн саарлмар аман үзүүн дээр тун одоо сайхан мөр юм аа. Монгол мөр дотор одоо тун сайхан мөр. За барианы доод адагт орж ирэхэд одоо тун урууцаар аваад орчих юм байна. За ийхүү Дорн таймгийн бат халахгүй сумын Ялалт тогийн сургууль өсөн байгуулагчны Түүхэн Ярбаатар 100 жилийн он баяр наадам зориулсан хурдан шандас техносны мордын уралдааныг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын уян дээрээс мордсон Чин Хүслэнгийн саарлмарыг мэргэн шагаа хүү унжуурлуулж байгаа. Аргагүй нэг одоо мэдлэг нь орой дотроо үнэхэрийн одоо аргагүй нэг одоо чадамгаа унаж байна. Мэргэн шагаагийн Чин Хүслэнгийн саарлмарыг энэ одоо өнөөдрийн наадамд одоо үнэхэрийн гүйцэгдэхээргүй мар байна. За эндээс барай нэг 200 м ирээд байна. Явдал дундаа нэг 45 та ер нь одоо шүргэлцээд байна шүү. 45 ер нь одоо 50 шүргэлцэж байгаа мар шүү. Арааны 6 дараасаа зуул задлж гарч ирсэн үнэхэрийн хурдан мар юм байна. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан эндээс бараг одоо 300 гаруй км явна. Ирж очихын 700 км явж аргагүй нэг газрын хол усны уртыг туулан байж Дорн таймгийн алахгүй сумын Ялалт багийн сургууль өсгөн байгуулсны 100 жилийн он баяр наадамд одоо саарлмар ийхүү төрүүлгээр үзэгчдийн ер нь үзүүрдээ орж ирэхэд 100 м хэрэтэ үлдсэн байна. За мэргэн шагаа хүү бол одоо үнэхэрийн чадамгаа унаж байна. Аман үзүүн дээр нь Равдан дөржийн саарлмар байгаа. Айргийн 3 дээр сумын баяр наадам төрүүлсэн Бямжовын хулмар байгаа. Айргийн 4 дээр нь аймгийн алдарт бай Цэдэнживийн хүрэн алзан мөр мөн одоо аймгийн алдарт байж Нэм жаргалын хүрэммөр гэдэг одоо 5 мөр халахгуулын 4 мөр Сүхбаатарын Эрдэнэ цагааны 1 мөр ингээд 5 мөр байгаа. За ингээд Ялалт тогийн сургууль үүсгэн байгуулагчны Түүхэн Ярбаатар 100 жилийн он баяр наадам зориулсан хурдан шандас их насны мордын уралдааныг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын залуу ээж Чин Хүслэнгийн саарлмар ийхүү төрүүлэн ирж төмний их алтан жолоо өргөлөж наадамчин олноо баясгалаа. За халахын дэвжэн дээр одоо харин ч одоо энэ саарлмарыг одоо үнэхээр одоо хүүдсэнгүй дээ. Аргагүй хурдан гэдгээ баталж одоо эзэн уяаж нь одоо Чин Хүслэн уяаж бол аргагүй одоо саарлмарыг 90 дээр нь ганган тавьсан уяаж юм аа. За мэргэн шагаа хөвөн чурлуулж байгаа ийхүү төрүүлэн ирж төмний их алтан жолоо өргөлөө тогны наан очиж зогсчоорой. За Чин Хүслэнгийн саарлмар ийхүү төрүүлж наадамчин олноо баясгалаа. За цаатлаар нь одоо бөөрийн мөнгөн дэлгээ хөвсөл зөгхөн байна. Саарлмар орж ирж байгаа. Гарсан цагаас их сайхан тархинд дурлцсан Равдан дөржийн саарлмар аман үзүүн турдаллаа. Айргийн 3-т аймгийн алдарт байж Нэм жаргалын хүрэммөр, айргийн 4-т аймгийн алдарт байж Цэдэнживийн инх жаргалын хүрээм халдсан мөр, айргийн 5-т
Бямжовын хул мөр хурдлаа. За халахгүй сумаас дөрвөн мөр Эрдэнэ цагаан сумаас мөр төрүүллээ. Наа. За Дорн таймгийн Хэрлэн сумын залуу иш төвшин төгсөө хул мөр одоо их сайхан тархинд дурлаа. 6 турдаллаа. За аргагүй урдан мөр гэдгээ баталж халахын дэвжин дээр иж урдаж 6 турдаллаа. 7 Дорн таймгийн Матас сумын сумын алдарт байж Эрдэнэ нутгийн амар тайвны ягаан мөр дөнгөж өргөнгүүд одоо эрт сайхан тархинд дээр гараад ирсэн. 7 турдаллаа. 8 сумын алдарт байж Нацгийн Батөчрийн халтар мөр 8 турдаллаа. За ер нь одоо нэлээд явуулсан суларсан байна да. Хээрмэр Скватер Эрдэнэ цагаанаас ирж уралдаж байгаа. 10-т нь 39 номертой Сааралмар, 11-т нь 95 номертой Баяр хүүгийн Хээрмэр. 12 мөн одоо Оргил сүхийн Хээрмэр, 13-т нь сайхан Сааралмар сайхан тархинд дурлаад байсан Сааралмар хурдлаа. 41 номертой 13 номертой Мөнх Эрдэнэ Хүрмэр. 41 номертой Самбуугийн Эгтрийн Хээрмэр. За юу. Айргийн ашир вэ. Зогсооч баатар. Дорн намайг алхсан яриад сумын алдарт Гамбатын бямж гэдэг юм. Сая хол мөр маань 5-аар давхлаа. Сайхан байна. За энэ өдрийн баяр наадамд хэднээс нэг ичнээ бортой удам хөчнөө сайхан тайлцуулахгүй юу? Хол мөр маань өөрөө унган мөрөө. Урдум нь ямар амжилт үзүүлж вэ? Урдум сумын 100 жил 5-аар орж ирсэн. Сумынхаа наадам төрүүлжсэн. Жижиг наадамд бас нэлээд харигдсан мөрөө. За энэ өдрийн баяр наадам сургуулийн ер нь ямар хуу болж байна? Сургуулийн гадна дотноос хүн их ирсэн байна. Нутгийн зүүн олон байна. Сайхан наацгаагаараа л хэлээ дээ. За баярлалаа олон наадмаас байгаа. За баярлалаа. Намайг Ардан дорж гэдгээ. Тэ. За Сааралмар ямар удам өгчтэй мөр урд өмнө ямар амжилт үзүүлж вэ? Сааралмар жижиг овоо усандаг 2 дөрүүлсэн. Баяр наадмын зохион байгуулалт ямар хуу болж байна? Сайхан гоё болж байна. Тэ. За баярлалаа олон наадмаас хайр. За. За энэ өдрийн баяр наадамд сайхан уралдаж Сааралмар төрүүллээ. Үзэгч олонтой харьяаллаа бас өөрөө тайлцууллаа. За би Сквадрын Эрдэнэ цагаан сумын залуу яч өнөр хоёрын чимэгчтэн гэдэг хүн байна. За Сааралмар ямар удам хөчтэй мөрөө? За миний маа ах хуу үүр цайх гэж ах юм маань. Унгаа дуу. Тэ. Надаа дааганд нь бэлгэнд өгч ирсэн. Ахтаа бас сайхан хурдан буюу өгсөнд нь баярлалаа гэж хэлье. Монгол мөр өгч байна. Тэ сайхан Монгол мөр. Урд өмнө ямар амжилт үзүүлж вэ? Сумынхаа авраг хүлэг дарингаа алтаа багсаг наадамд ганц төрүүлсэн. Хавар энд хаврын Дорн таймгийн өмнөд ус ирээд хадуурчаад тэгээ явсан. Өнгөлж явж байгаа хадуураад. За тэгвэл өнөөдөр сайхан дутууг үзэж дундуур нь төрүүлсэн байж тийм ээ. Тэглээ сайхан баярлалаа. Болон энэхүү баяр наадмын зохион байгуулж байгаа хүмүүс сайхан нийслэгээр төвшөлтөө баяр наадам ямар болж байна? За энэ Ялдоо Галхгол сумынхаа сургуулийн түүх 100 жилийн баярын мэндийг өргөн төшүүлье. За баярлалаа. Цаарай. Олон наадмаас Зур багийн Викторжийн бүрэн сөргөж юм байна. Энэ миний мөр биш энэ аймгийн Чэдэнжин хэгжээр гэдэг хүний унган мөр. Тэгээ сая өөрөө баахгүй, эзэн өөрөө баахгүй би барайж. за энэ өдрийн баяр наадам ямар хуу болж байна? Энэ баяр наадам сайхан болж байна. Сайхан зохион байгуулалт гоё болж байна. Мөрөн хурдмаа сайхан байна. За баярлалаа олон наадмаас хайр хүргэе. Яа хэрэг Галхгол яриад Гамбатын хэмжлэг аймаг ядагт байж. Түрмөрөө сайхан төрлөختгөө 100 жилийн сургуулийн үеэр сайхан харагдлаа. Миний өөрөө унгаад уу да. Тэр би манай аав. Баан баг наадамд 3 4 5 харагдсан. Сайхан Монгол мөр өгч байна. Монгол мөр. За энэ өдрийн Үгмөр амуулд ахын мөр бас нэг үе юм. нэг үений 4 мөр орлоо. Яахан. За баярлалаа олон наадмаас хайр хүргэе. За баярлалаа таа хүчтэй. Илчээ. Намаа давааны мэшиг жадгал гэдэг. 11 настай. 11 настай юу? Анх одоо хэдэн настай морь унсарсан? 7. 7 настай юу? За морь унахын ер нь юу нь гоё байдаг вэ минийд? Уралдах нь гоё. Уралдах нь гоё. Анх хэн морь унахыг хэн зааж өгч байсан минийд? Аав. Аав нь зааж өгсөн. Аавдаа одоо яг энэ дэшрэнд сайхан ингээ морь ариудуулчаа зогсож байна. Аавдаа юу гэж хэлмээр вэ? Хайртай шүү гэж. Хайртай шүү гэж. За баярлалаа. Цаашлах нь ажил үс сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За баярлалаа. За.